хандлагатай байгаа. Худаг байшинтыг нойтон баяжуулах төмрийн хөдрийн үйлдвэрийн хөрөнгө оруулагч нь Бүгд найрамдах хятад ард улсын Focus Group 2008 оноос хойш манад үйл ажиллагаагаа явуулж өнөөдөр үйлдвэрээ ашиглалтанд оруулж байгаа нь юм а. Үйлдвэрт нийтдээ 100 гаруй хүний оронтойтой тогтмол ажлын байр бий болж байна. Тал хувийг нь орон нутаг Зөвхөн, Булган аймгийн Бүрэг ханган иргэдээс бүрдүүлжээ. Энд ажил 5 жил ажиллаж байна. Ямар мэрэгчлээ вэ? Энэ баяжуулагч. Тэ өөрөө Булган аймагт сургууль зорсон. Аймагтаа сургуулаа төгсөөд. Ямар ажлын байран дээр? Кинорын машинист. Монгол улс гангийн үйлдвэртэй болох зорилт тавьдаг. Хэрвээ төмрөө дотооддоо боловсруулж чадвал барилгын арматурын үнэл гэхэд 20-30% буух боломжтой гэж үздэг. Гангийн үйлдвэрийн өмнөх шатны технологийн орон нутагт ашиглалтанд орж байна. Нарийн технологи гэж үнэлэгдээд байгаа үйлдвэрийн барилга угсралтын ажлыгч дотоодын компани хийж гүйцэтгэсэн гэдгийг онцолж байсан юм а. Агарын тээврийн салбарыг хөгжүүлэхээр шинжлэлийн засгийн газраас баримталж байгаа бодлогын хүрээнд Монгол улсыг чиглэсэн олон улсын нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх, мөн гадны томоохон хотыг Улаанбаатар хоттой агарын замаар холбох шинэ нислэгийн чиглэлийг нээж байгаа. Мөн дотоодын нислэгийг иргэдэд илүү хүртээмжтэй болгох зорилт тавьж байгаа нь амьдралд хэрэгжиж эхэллээ. Улаанбаатараас завхаа орох Улаанбаатар Доноо чиглэлийн нислэгийн агарын замыг шинжилэн тогтоосон байна. Өөрөөр хэлбэл Завхан аймгийн Доноон онгоцны буудал хүрэх дөт замыг иргэний нисгийн ерөнхий газраас холбогдох нислэгийн компаниудтай хамтран боловсруулж хэрэгжүүлэхэд бэлэн болсон байна. Ингэснээр Баруун аймаг зорчих иргэдийн нислэгийн зардал буурна, мөн авиа компаниудад ч эдийн засгийн хэмнэлт гарах юм байна. За өнөөдрийн агарын зам нээсэн гол шалтгаан бол бид агарын тээвэрлэгч компаниудын онгоцны судалснаар мөн газрын тоног төхөөрөмжийг сайжруулснаар ийм дөт зам нээсэн байна. Одоогийн байдлаар Улаанбаатараас Баруун аймаг руу Хүннүүээр Air Mongolia компаниуд нислэг үйлдэж байгаа. Агарын шин замыг нээсээр нислэгийн цаг багасч агарын компаниуд нийт 3700 литр түр шимнэх тооцоо гарсан байна. Монгол улс хөрөнгө оруулалтын сангийн тухай хуультай болсноос хойш одоогийн байдлаар 2 хөрөнгө оруулалтын сан албан ёсоор бүртгэгдсэн байдаг. Хөрөнгөний зах зээлийн хөдөлгөөнд оруулж хөрөнгө оруулалтын оновчтой шийдлийг олоход хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль чухал ач холбогдолтой гэж мэргэжилтнүүд үздэг. Гэхдээ үүнээс өмнө Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалж байгаа компаниудын засаглалын талаарх мэдээллийг ил тод бодлого хэрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөсөн байна. Хөрөнгө оруулалтын сангийн жишг жишээнүүдээс танилцуулъя. Өндөр хөгжилтэй зарим улс орн тэтгэврийн даатгалын сангаа хөрөнгө оруулалтын сангийн зарчмаар ажиллуулж хаана ирээдүйд ямар ашигтай хөрөнгө оруулалт хийх боломжтой газар байна, тэнд хөрөнгө оруулах зарчмаар иргэдийнхаа тэтгэврийн мөнгийг өсгөдөг. Энэ бол олон нийтэд нээлттэй хөрөнгө оруулалтын сан. Тэтгэврийн хуримтлагдсан сан гэдэг байгаа шүү дээ. Нийтдээ бид хэд яадаг вэ? 3.4 их 80 төгрөг энтергээ янз янзын үнэтэй ярьдаг тийм үү? Гэтэл энийг бид нар яах ёстой вэ гэхлээр энэ мөнгийг нь одоо ямар ч л байсан одоо монголчуудын өөрсдийн цалингийнх нь мөнгөчээс энэ ч засгийн газрын мөнгө шээ. Ажилчдынх нь хөлбөмбөрчдийнх нь өөрсдийнх нь мөнгө. Энийг нь туссан сан байдлаар гаргаад энийг нь жинхэнэ нөгөө хэрэгтэй эрсдэл багтай хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тодорхой хэмжээгээр хашиг болох тэр салбаруудад хөрөнгө оруулалт хиймээр байгаа байхгүй. Бид нар чинь шууд арилжааны банкнд өгдөг. Банк нь өөрсдөө орж байгаа учраас тэндээс нь дундаас нь нөгөөний хувь аваад яваад байгаа. Нөгөө талаасаа хит одоо банкны салбарыг дэмжсэн бодлого болцоход энэ санхүүгийн зах зээл буюу хөрөнгөний зах зээлийг дэмжих ямар ч бодлого байхгүй байгаа. Хөрөнгө оруулалтын санг сонгодог утгаар нь хөгжүүлж чадвал хөрөнгөний зах зээл дэх эргэлт сайжирч эдийн засгийн тулгуур болох банк санхүү болоод хөрөнгөний зах зээл нэг ижил төвшөнд хөгжих боломжтой гэж мэргэжилтнүүд тайлбарлалаа. Гол нь хөрөнгө оруулалтын санд хөрөнгөний зах зээлд хувьцаагаа арилжиж байгаа компаниудын засаглалын талаарх мэдээлэл өмнө зөвөр хүрч байх ёстой. За тиймээс компани засаглалын талаарх мэдээллийг ил тод болгохын тулд дараахан өөрчлөлт хэрэгтэй гэж байна. Сая хөрөнгөний бирж бүртгэлийнхаа журмыг өөрчилсөн. Дээрээс нь одоо хөрөнгөний бирж хувьцат компанид 1, 2, 3 дугаар зэрэглэл гэж 3 төрөл болох юм. Хорооноос шийдвэр гаргаад манай компани үндэсний зөвлөл хөрөнгөний бирж за санхүүгэл хороо тийм ээ бусад зах зээлд орох мэдлийн судлаачлалыг хамтарсан хувьцат компани засаглалын үнэлгээ гэдгийг хийх юм.
гурван үндэс нь одоо юу гэдгийг үндэслэлтэд тулгуурлаж байгаа. Нэгдүгээрх нь үнцаасан тухай хууль, компани тухай хууль, хорооноос гаргаж байгаа журам бүр хэрэг хэрэгжиж байна. Энэ гурваны нэг нь. Гурваны нэг нь нөгөө нэг хөрөнгөний биржийн шалгуур үзүүлэлтүүдийг хэрэгжүүлж байна. Гурваны нэг нь нөгөө компаничлын кодекс буюу засаглалын түвшин хэрэгжүүлж байна. Ингээд бид нар хувьцат компанид 1 2 3 дахь зэрэглэлд хуваах юм. Тухайн компаниг үнэлэх нь цаашдын хөрөнгөний зах зээл дэх арилжааны явцад шууд нөлөөлнө. Тиймээс үнэлгээг хөндлөнгийн мэрэгжилтнүүдээр хийлгэх нь зүйтэй гэж санхүүгийн зохицуулахаар үзэж байна. За хэдийгээр компаниудыг инхүү үнэлж байгаа ч хөрөнгө оруулалтын сан болон хувьхан өөрөө эрсдлээ үүрэх учиртай гэдгийг онцолж байна. Шинэ хуулиудаар бол концепц хамгийн тэргүүлж хөрөнгө оруулагч өөрөө чинь хувь хүн байх юм бол хувь хүн өөрөө, компани байх юм бол өөрөө, хөрөнгө оруулалтын сан байх юм бол өөрөө өөрсдөө энэ хөрөнгө оруулсан энэ компанийнхаа энэ үйл ажиллагаандаа бол байнгын хяналт тавьж байгаа тэргүүн шатны одоо хяналт тавьж байгаа хүн субъект нь өөрөө хөрөнгө оруулагч болсон байж байгаа. Тэгэхээр бол манай ард иргэдүүд энийг маш сайн ойлгох хэрэгтэй. Ямар одоо нээлттэй одоо ийм засаглал сайтай хөрөнгө оруулалтын санд юм уу эсвэл одоо компанид хөрөнгө оруулах үйдгээ хувь иргэд хөрөнгө оруулагч өөрсдөө шийднэ. Хөрөнгө оруулалтын сангийн талаар жил бүр олон улсын сургалт зохион байгуулдаг уламжлалтай. За манай улс энэ жил анх удаа хөрөнгө оруулалтын сангийн эргэцэн орчныг бүрдүүлсэн учраас энэ жилийн Азийн орнуудын хөрөнгө оруулалтын сангийн тухай сургалт Монголд зохион байгуулагдсан байна. Олон нийтийн дуу хоолой болсон эмээ магнатлаг өнөөдрийн сэдвээр Чингэлтэй дүүргийн 19-р хорооны иргэн түмэн цэрэгтэй ярилцах гэж байна. Бид хоёрын ярилцах өнөөдрийн сэдв эрүүл мэндийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгоё гэдэг сэдв байгаа. За түмэн цэрэгийг студидтэй урьж ирүүлснээр одоо гол шалтгаан бол түүний нөхөр одоогоос 2 жилийн өмнөөс эхлэн бөөр цэвэршүүлэх буюу хоргоожуулах эмчилгээнд бол орж эхэлсэн байгаа. Тэгээ яг энэ асуудал дээр одоо эмчилгээ үйлчилгээ авахд ямар хүндрэлтэй байгаа вэ гэдэг асуудлаар бид нэр студид ярилцах болно. Танд ороо минь түргий. Тэгэхээр улсын хэмжээнд одоо яг ийм эмчилгээнд ордог ойролцоогоор 200 гаруй хүн байдаг юм байна. Улсын эмнэлгүүл энэ эмчилгээг үн төлбөргүй хийдэг. Хувийн эмнэлэгт нэг удаа яг эмчилгээнд ороход хэдэн төгрөг байдаг вэ? За нэг удаад 172 мянган төгрөгийн төлбөртэйгээр ордог. 7 хоногт хэдэн удаа орох вэ? 7 хоногт 3 удаа орох хэвээр. Тэгээд 7 хоногт 3 удаа гэхлээр 516 мянган төгрөгийг зөвхөн аппаратанда зарцуулдаг. Тэгээд тэрнээс гадна бас эм тарианы мөнгө. Тэгээд бусад эмчилгээ үйлчилгээнийх нь мөнгө зардал нэмэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр 2013 оноос хойш бол ерөөсөө үн төлбөргүй улсын эмнэлэгт яг энэ аппаратанд бол эмчилгээнд орж чадахгүй байгаа юм байна. Яг орё гэд очихоор юу гэсэн асуудлыг эмнэлгийн зүгээс хэлж яхаа. За эмнэлгийн зүгээс болохоор энэ өвчнөр сүүлийн үед маш олон хүн өвдөж байгаа. Тийм учраас ачааллаа нэгдүгээр дийлэхгүй байгаа. Хоёрдугаарт улсаас төсөв батлаж өгөөг учраас бас төсвийн асуудал дээр маш их хүндрэл бэрхшээлтэй байгаа. Гуравдугаарт боловсон хүчин бүрэн бэлтгэгдээг учраас хөдөө орон нутаг зарим газар бол авч одоо эмчлэх боломжгүй гэсэн ийм хариунуудыг өгч байгаа. Танаа нөхөр өмнө одоо ажил хийдэг байсан гэсэн эрүүл мэндийн даатгал төлдөг байсан уу? Мэдээж төлдөг байсан. Эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг ерөөсөө төлөх ёсоор төлдөг байсан. Тэгээд энэ одоо энийг төлсний үр дүнг яг өвдснөөс хойш бол үүндээ мэдэрч чадахгүй байгаа. Яг тэгвэл энэ дээр нийгмийн даатгал, эрүүл мэндийн салбарын тэр хуулиудад бас нэлээд учир дутагдaltaй болов уу гэж бодож байгаа. Тий. Монгол улсын дундаж орлоготой нэг өрхийн үед одоо 7 хоног болгоно 500 мянган цаасыг зөвхөн аппаратанд ороход өгөөд байна гэдгүүд бас хүндрэлтэй л дээ. Тэгэхээр яг энэ асуудлаар та нар бас орж чадахгүй байгаа хүмүүс нэгдээд эрүүл мэндийн яамд хандсан гэсэн. Тэгээд эрүүл мэндийн яамнаас та нарт яг юу гэсэн хариултыг өгч байгаа юм? За бид нар болохоор 3 сар өмнө нь бол тусдаа эрүүл мэндийн яамд хандж байсан. Тэгээд 3 сараас хойш бол ерөнхийдөө нийлээд эрүүл мэндийн яамд хандаж эхэлсэн. Тэгээд сүүлийн 3 сар бол маш эрчимтэй хандж байгаа. Тэгээд саяхан хариу авсан. Ямар ч байсан нэг 31 хүн байгаа. Бүртгэлтэй одоо энэ эрүүл мэндийн яамд хандсан. Энэ хүмүүсийн асуудлыг бас нааштай шийдэж өгөө гэсэн баяртай мэдээг өчигдөрхөн сонсоод байж байгаа. Тэгээд дараагийн 7 хоногт хэрэгжилт нь хэрэгжиж эхлэх баг. Тэгээд маш их одоо баярлалсныхаа хараар амлсандаа хүрнэ гэж найдал хүлээж байна. 2013 оноос хойш хэртэн бас харьцангуй удаан хугацаа өнгөрч тий. Тийм маш удаан хугацаанд энийг хөөцөлдөж янз бүрийн аргаар явж эмчнэртэй уулзаж. Гэхдээ ингээд миний бодлоор бол ерөнхийдөө бол хоорондын харилцаа холбоо маш муу юм байна гэдэг ийм төгнөлтөнд хүрсэн эрүүл мэндийн байгууллагуудын хувьд. Тэгээ Монголд ганцхан хувийн одоо энэ гемодиализийн эмнэлэг байдаг. Тэр л одоогоор мөнгөтэй бол аврагдах боломжтой байгаа. Бусад газар бол үнэхээр хүн хангалттай байгаа учраас ягааж багтаах боломжгүй гэж байгаа байхгүй. Нэгдүгээр эмнэлэг 120 хүн авах хэрэгтэй гэж хахад 160 хүнийг одоогийн байдлаар эмчилж байна гэсэн ийм хариу хэлж байгаа.
Тэр биеийг хоргоожуулах цус шүүх энэ эмчилгээ маань бол одоо төр зүрийн эмчилгээ шүү дээ. Хамгийн одоо эрүүл болыг гэвэл яалтчгүй бүр шийдвэрлэн суулгах хаалгаанд орох шаардлагатай. Тэгэхээр 2 жил бас л хүлээгдчихлээ тий. Донорын асуудал яасан бол? Тийм. Манай Монголын донорын хууль болохоор нэлээд чанга юм лээ. Зөвхөн төрөл төрөстөөс бүр шилжүүлэн суулгах. Сүүлд саяхан орсон өөрчлөлтөөр болохоор эхнэр юм нөхрөөс авах боломжтой гэдэг. Гэтэл тэр зөвхөн төрөл төрөстөөсөө гэхэлэр ямар нэгэн шалтгааны улмаас гэр бүлнийх нь бүрэн эрүүл биш байдаг ч юм уу тий үгүй гэсэн сэтгэлтэй хүн байлаа гэхэд эсвэл ам бүл цөөтэй байх юм уу ямар нэгэн шалтгаанаар тэр донор олно гэдэг бол хамгийн том асуудал байгаа. Тэгээд бид нарын хүсэж байгаа зүйл болохоор донорын хуулиндаа бага зэрэг өөрчлөлт оруулаад бас арай жоохон зөөлрүүлэх боломж байдаг болов уу гэж найдаж хүсэл тавьж байгаа л да бас. Энэ талаар эрүүл мэндийн яамд хандсан уу? Хандсан. Ер нь бол бид нараа эрүүл мэндийн яамд хандахдаа нэгдүгээр улсын эмнэлэг дүн төлбөргүй хамруулж өгөөч. Хоёрдугаар энэ донорын тухай хуулиндаа өөрчлөлт оруулж өгөөч. Гуравдугаарт нийгэм эрүүл мэндийн хууль болоод нийгмийн даатгалын хуулиндаа өөрчлөлт ороод яг ингээд бодитоор төлбөрөө төлөө явж байгаа хүмүүст ч юм уу те ийм үйлчлэгээ авч байгаа хүмүүс тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлээч гэдэг ийм хүсэлтийг тавьсан. Та нар бол бас мэдээлэлтэй харьцангуй ойр байдаг Улаанбаатар хотод амьдарч байгаа асуудлаа тавиад яам дээр өдөр болго очиод уулзаад байгаа. Яг одоо бит хоёрын ярилцлагыг хөдөөр нутаг хүмүүс бас үзэж байгаа л да. Тэгэхээр хөдөөд байгаа яг энэ эмчилгээнд орох шаардлагатай хүмүүс маань хаана хандах ёстой юм болоо? За эдгээр хүмүүс болохоор ерөнхийдөө хаана хандгаа бас тэр бүр мэддэггүй. Миний сонссноор бол одоо 50 гаруй хүн хөдөөр нутгуудаар байгаа. Ерөөсөө эмчилгээнд хамрагдах шаардлагатай. Тэгтээ орох боломжгүй гэсэн юм юг авсан гэж ям дээр яригдчихсэн. Миний мэдж байгаагаар бол одоо энэ гемодиализийн хувийн аппаратанд орж байгаа нэг 10-20 хүн байгаа хөдөөр нутагт. Тэгээ мөнгөний боломжгүйгээс тэр бүр ирж орж чадахгүй байгаа ч юм уу тийм хүмүүс байгаад байгаа. Тэгээд яг бид нар энийг бас мөн л энэ асуудлыг шийдэж өгөөч л гэж ямд хүсэлт гаргацсан ийм хүмүүс байгаа шүү гэдэг юмыг давхар тавьсан л байгаа л да. Бүх аймгийн төв дээр яг ийм аппарат байдгүй. Бүх аймгийн төв дээр байдгүй юм лээ. Эрүүл мэндийн бүсийн хөгжлийн төвүүд дээрээ байд юм лээ. Эрдэнэт, Дархан, Хинти, Сүхбаатар гэх мэт. Тэгэхээр тэндээ мөн л адилхан бас ачааллахтай л автгүй юм лээ. Үн төлбөрөөр шалтгаалаад яг энэ цаг тухайд эмчилгээнд орж чадахгүйгээс болоод одоо хорвоогийн мөнгө хүсийг үзүүлсэн тохиолдол бас олон байдаг уу? Байна. Бид нарын дундаас ер нь бол тодорхой хэмжээний хүмүүс бид нар бүр яг харж байгаа ингээд өнгөрч байгаа юм бүр ингээд харж байсан 2-3 хүнд ойрын хугацаанд бол өнгөрсөн байгаа. Бас нэг хүний бие маш муу байгаа. Өнөө маргааш авлаагээд ингэсэн хүн ч гэсэн бас бидний дунд байгаа. За баярлалаа. Тэгэхээр бид нар бас яг энэ асуудал яаж шийдэгдсэн тухай сурвалжлагыг эх 7 хоногт эрүүл мэндийн яамнаас авч сурвалжлах болно. Цагийн үрд мэдээллийн хөтөлбөр өнөөдрийн сэдвээрээ эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинжилгээ гэдэг сэдвээр Чингэлтэй дүүргийн 19-р хорооны иргэн Түмэн Цэрэгтэй ярилцлаа. Танд баярлалаа. За баярлалаа. Манай хөтөлбөрийг сонгон үзэж байгаа үзэгч тааханд баярлалаа. Хөтөлбөр үргэлжилж байна. Орос улсын улсын ерөнхийлөгч Владимир Владимирович Путин манай улсад ажлын ажил хийх үеэрээ манахаас малын мах худалдан авах талаар хэлэлцээр хийсэн. Гэхдээ Оросын тал олон улсын стандартын дагуу эрүүл ахуйн баталгаатай мах авах хүсэж байгаагаа илэрхийлсэн байгаа. Тэгвэл Булган аймгийн Хутаг өндөр суманд амьдраад олон жил болж байгаа Канада улсын иргэн Монгол үхрийн махыг олон улсын стандартын дагуу боловсруулж савлан худалдаалж байгаа бас сайн туршлагыг бид сонссон юм а. За олон улсын эрүүл ахуйн стандартыг хангасан за ийм хэмжээний бага үйлдвэр байгуулахад нийтдээ 300 орчим сая төгрөг хэрэгтэй байдаг гэж тэрээр ярьж байсан юм. Одоогоос 20 гаруй жилийн өмнө манай улсад ногоо тарих аргыг заах төслийн шугамар ирж байсан Канада улсын иргэн Жереми Монгол үхрийн махыг Канадаргаар боловсруулж Улаанбаатар хотын тансаг зэрэглэлийн хоолны газруудад худалдаж эхэлсэн байна. Түүний дуршлагыг сонирхоход шүдлэн хязаалан насны эр үхрийг малчтаас худалдаж аваад өвс тижээлэр 90 хоног борддог. Дараа нь үхрээ нядалж махаа боловсруулдаг тухайга ярьж байлаа. Ийм махыг одоо ингэж бэлтгэхэд одоо яг нэг зах дээр нь зарж байгаа нэг махыг айдлан үнэлж үнээр зарж чадахгүй өндөр чанартай их зөөлхөн их гоё амттай нэг мах байгаа. Тэгэхээр би энэ махыг одоо ер нь дунджаар нэг 15 мянгаар зарах хэрэгтэй байна. Энэ захиалга хэр зэрэг гэж байна одоо? Захиалагнууд маш их ирж байгаа. Нэг ресторанууд их авч дуртай байна. Тэгээд л одоо уян толгой хүртэл одоо нэг захиалга тавьж байгаа.
Ингэж Монгол өхрийг бордож тижээхэд ямар нэгэн тусгай ажиллагаа байхгүй. Монголчуудын мал хариулах аргаас хол хөндөй зүйл биш гэдгийг тэрээр хэлж байсан. Харин өхрийг нэдлсэн даруйд махыг нь хүзүүний, булчны, гуйны гэх мэтээр ангилж ялгаад дараа нь сайн хөргөдөг. Ингээд махыг жижиглэн хэрчих, савлах машинд хийж боловсруулад худалдаанд гаргадаг байна. Өхрийн махыг янз бүрээр нь ангилаад савлаад хөлдөөгөөд ингэж зардаг. Тэгээд одоо манай аж ахуйнууд Оросын зах зээл, бусад зах зээл рүү гарыг бол ийм төвшөнд хүрэхгүй бол болохгүй байгаа. Ийм төвшөнд хүрсэн тохиолдолд манай ерөнхий шилбэд орж яасан нөгөө Шинэ Зеландаас илүү мах гаргана гэдэг чинь энэ байгаа. Тэрнээс одоо хуучин шигээ бол стандартын шаардлагыг хангахгүй шүү дээ. Дэлхийн аль ч улс оронд Монгол шиг өргөн уудам нутагтай ийм олон мал сүрэг бэлчсэн улс цөөхөн байгааг Канадын иргэн бидэнд ярьж байлаа. Ийм боломжоо ашиглаад санаачлагтай байх юм бол Монголын малчдад асар том зах зээлийн орон зай байгааг Жереми манай улсад ирсэн даруйдаа олж харсан байна. Тиймээс сумын хоёр залуутай хамтран мах боловсруулах үйлдвэрөө нээжээ. Бидний хийсэн мах Канада үйлдвэрийн махаас ч илүү амттай, бас шим сайтай хэмээн өөрийнхөө үйлдвэрийн махыг тэр магтаж байлаа. Монгол өхөр одоо яг зөв шахаж нөгөө яг стандартны дагуу нөгөө бүх юмыг нятлага бүх юмыг хийх юм бол одоо бас нөгөө их гоё өөх мах нэг алга болгодог. Тэгээд нэг амт нь маш сайн байдаг. Одоо нэг Монгол одоо бэлчээрийн нэг ургамал нь бас нэг өхөр тэрийг идээд тэгээд сүүлдээ энд ирж нэг 90 хоног шахаад одоо ер нь махны амт нь айгүй сайн байдаг. Одоо ер нь одоо манай Монгол өхрийг энэ дэлхийн зах зээлийн энэ экспорт махыг гаргахад улуузаар нь биш тийм ээ. Ер нь жижиглээд ангилаад сортлоо одоо стейк шүү юу яах вэ тийм ээ. Энэ барууны оронд юу хийж болж юм. Тэрийг манай энэ юун дээр бүрэн хийж болох боломжтой юм байна. Жереми махны чиглэлийн өхрийн фермер эхлэхээс гадна хүнсний ногоо тариалдаг байна. Тэдний хашаанд манай оронд тэр бүр тариад байдгүй эрдэн шиш, шош зэрэг 8 төрлийн хүнсний ногоо тариалсан байлаа. Түүний тарьсан сонгил гэхэд Монгол сонгиноос 2-3 дахин том ургажээ. Монголын хөрш шороонд бүх төрлийн үр тарианы сорт таардгийн жишээ энэ хэмээн тэрээр тайлбарлаж байлаа. Дэлхийн хэмжээнд нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээг 20 м² гэж үздэг байна. Гэтэл манад ердөө энэ хэмжээ 3-4 м² талбайтайгаар дооногддог байгаа. За энэ ч утгаараа бид зүүн хойд Азда ногоон байгууламжийн хувьд хамгийн учир дутагдaltaй улсад ордог. Үүнээс улбалаад манай улсын нутаг дэвсгэр дээрх нарийн ширхэгтэд тоосонцор бусад улс орны байгаль болон экологид бас цөргөөр нөлөөлөж байгаа тухай судлаачид ярьдаг. Бид тулгараад байгаа энэ асуудлыг шийдэхин тулд ногоон байгууламжийг олноор нь бий болгох шаардлагатай байгаа гэж мэргэжилтнүүд хэлсэн байна. Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувийн сүлжсэн хавар намартай шороо шуурдаг байснаа сүүлдээ зуны улиралдж хамаардаг болсон. Үүнээс гарах арга замыг нийслэлээс эрэлхийлж, зундаа цэцгэн мандлуудыг хотын төв хэсгүүдэд байршуулж эхэлсэн. Гэтэл ногоон байгууламжийн хувьд хамгийн учир дутагдaltaй байдаг гэр хороолол төдийлөн анхаарал хандуулахгүй байгаа юм. Уг нь нийслэлээс гэр хорооллын тодорхой байршлуудад цэцэрлэгт хүрээлэн бий болгож мод олноор тарина гэж жил гарын өмнөөс ярьж эхэлсэн. Тэгвэл энэ нь хизээ бодит ажил хэрэг болохыг тодруулахад ийм хариулт өглөө. Иргэжил бол энэ Улаанбаатар хотод маш их хэмжээний мод тарихаар биднийг төлөвлөж байгаа. Одоо энэ Яарамгийн шин зам ашиглалтанд орчлоо. За энэ Баян шүү гэр хороол руу маш их хэмжээний мод тарихаар бид нар төлөвлөж байгаа. Тэгээд энэ модыг бол бид нар Улаанбаатар хотын ерөнхий менежерээр тушаал гаргаж би энэ бас энэ ажлын хэсгийг ахлаад тэгээ манай ерөнхий төлөвлөгөөнөөс бас хүмүүс оролцоод энэ модыг тарихтаа бид нар бас стандарт шаардлагыг хангасан ерөнхий төлөвлөгөөтэйгээ уялдуулж бас тарья гэж байгаа юм л да. Тэгээд энэ ажлын хэсэг маань ажиллаж байна. Аль ч улсын нийслэл хотын газар нутгийн 90 орчим хувь нь ногоон байгууламжтай байх ёстой юм байна. Энэ нь нарийн ширхэгтэй тоосонцор агаарын бохирдол зэргээс урьдчилан сэргийлэхэд чухал нөлөө үзүүлдэг. Тиймээс Улаанбаатар хотод сүүлийн 2 жил нэг наст цэцгийг олноор тарьж эхэлсэн. Ирэх жил үүнийг улам сайжруулж олон байршил тарихаар төлөвлөсөн гэж хэлж байна. Иргэд юу хүсэж байгаа гэхээр бас хэлбэр, дизайн, ландшафт оруулж бас энийгээ тариач гэдэг асуудлыг бас иргэд тавиад ирэх жил бол бидний гудамжны цэцгийг бол бас нэлээд ландшафт энэ хотын өнгө үзэмжтэй зохицуулж тарих юм ажлуудыг бол хийх юм байгаа.
Хуамын тоогоор дэлхийн саятан хотуудын нэг болсон Улаанбаатарын ногоон байгууламжийг арчилахад 300 орчим цэцэрлэгч ажилладаг. Гэтэл олон улсын туршлагаас харахад сая гаруй хүнтэй хотод багаар утгад 800-аас 1000 цэцэрлэгч хэрэгтэй. Цөлжилт хуурайшилтаас урьдчилан сэргийлэх, иргэдийн ая тухайг хангахад цэцэрлэгчдийн үүрэг их учраас бодлогоор бэлтгэж эхлээд байгаа юм. Энэ хүрээнд 7 цэцэрлэгчийг Япон улсад дадлагжуулахар болсон. Цаашид хүн амын өсөлтөд уялдуулан энэ чиглэлийн мэрэгжилтнүүдийг бэлтгэхээр төлөвлөжээ. Ийхүү цэцэрлэгчдийг үе шаттайгаар бэлтгэж ногоон байгууламжийг олноор бий болгох юм бол хуурайшилт, цөлжилтийг бууруулахад томоохон хувь нэмэр болно гэж үзэж байгаамаа. Ногоон байгууламжийг олноороо бий болгоход иргэн бүрийн оролцоо чухлаа гэж хашаандаа олон жил мод тарьсан өвгөн буураа хэлж байлаа. Сүхбаатар дүүргийн иргэн Лавгсүрэн хашаандаа анх удаа жисарганы модод тарьж ногоон байгууламжтай болох хэллээ тавьж ирсэн байна. Харин өнөөдөр эдний хашаандаа жисарганаас гадна үхрийн нүд, монос, гацуур, нарс, гүйлс, тэхийн шээг, замун голтбор гэд нийтдээ 20 гаруй төрлийн модтой болсон байна. Мод тариханд хүний зан төлөвшөлт одоо эргээр нөлөөлөхөөс гадна мөн хүүхэд багчуудад амьтан ургамлыг хайрлах ухааныг ч гэсэн сургадаг гэдгийг тэрээр туршлагаасаа бидэнтэй олцож ярьсан юм аа. Эдний хашаа 700 м квадрат талбайтай үүнийхээ 80 гаруй хувийг ногоон байгууламж болгожээ. Тэрээр 8 жилийн турш жимс, гоёл чимэглэлийн мод тарьж байна. Энэ жижигхэн хашаанд ямар ч үед тоос шороо босно гэж үгүй. Мод, бут, цэцэг тарьсны үр дүн энэ мэтчлэн их гэдгийг хэллээ. Ажлаас ядраад ирчихсэн үед ч гэсэн эдэн дотор ороод энэ модоо услаад энийн тэгмээр энийн ингэн барь гэхтэр дорхно хүний ядаргаа арилждаг. Энэ бол одоо бас цаанаасаа байгалийн одоо бас күнтэй харьцаж байгаа бас л нэгэн нөлөөлч үү дээ. Иргэд сэтгэл гаргаад амьдарч байгаа орчноо сайжруулж ногоон байгууламж бий болгох боломж хангалттай байна. Үүнд их хэмжээний зардал мөн гарахгүй. Зөвхөн арчилж тортоход л цаг хугацаа зарцуулдаг. Мод бут тарих нь суугаа ажилтай хүмүүст нэг төрлийн дасгал хөдөлгөөн болдог гэх мэт олон талын ач тустайг Лавгсүрэн гэргий хэллээ. Мод ургамал тарьсан байхад бол одоо агаарын бохирдол утаа юунаас бол хол байдгийг. Хүүхдүүд ирэхээр бол одоо гадаа таглаад энэ өөдөө туслаад цэцэг ногоо арчилгаас эхлээд ажилд тус оролцож байгаа. Эдний гэр бүл хөрш айлуудтай мод тарихын ач тусыг сурталчилсны үр дүн гарч эхэлжээ. Тухайлбал хажуу айлынхын хашаандаа олон төрлийн жимсний мод тарьж байна. Энэ жилэл гэхэд таны харж байгаа нэг бутнаас 1 кг жацарга нь 4 кг үхрийн нүд авчээ. Тэр бургас эднийг бол Лавгсүрэнгийнхээс авд тарьсан. Тиймэрхүү юм хийсэн. Манай өвгөн бол хашаага их цэвэрлж янзалдаг. Энэ тэр янз бүрийн нэг нас цэцэг мэсгийг бол 100 болохоор тайрна. Агрономч Лавгсүрэн ногоон байгууламжийн мэрэгжилтнээр олон жил ажиллаж өнгөрсөн жил тэтгэвртэй гарчээ. Ингээд тэрээр хашааныхаа зай талбай бүрийг ногоон байгууламжтай болгохын тулд мод бутс үгийг өөрөө үржүүлж эхэлсэн байна. Хайлтяас гүйлс буудлс далан хайлтас син үрийг бас 7 үрийг ийм 5 төрлийн ургамлын үрийг жижигхэн талбайд болгож чад байгаа. За төрөөнийх нь одоо 2 жилийн өмнө тарьсан өр одоо хойтон болвол бараг үйлдвэрлэдэг цэцэрдэг жилдэнд ашиглаж болохоос үлж байна. Тэднийх мод цэцгээ услахаар хашаанда 7 метрийн худаг ухжээ. Гэрээ эзэн Лавгсүрэн хашаагаа ногоон байгууламжтай болгох хүсэлтэд хүн бүрт зөвлөгөө өгөхөд бэлэн гэдгээ хэлж байлаа. Мон сайхан цэцгэлсэн байсан сая. Сэлэнгэ аймгийн төвийн болон нийтдээ 17 сумдын сургууль цэцэрлэгийн засварын ажил бүрэн дуусч хичээл сургалт хэвэн явагдаж эхэллээ. Сэлэнгэ аймгийн хувьд 30 гаруй мянган хүүхэд сургуультай цэцэрлэгт хамрагддаг байна. Сүхбаатар хотод шинэ сургууль байгуулагдаж ашиглалтанд орсноор хотын төвийн сургуулийн сурагчид нэг ээлжээр хичээллэх боломжтой болсон байна. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хот нь хүн амын төвлөрөл ихтэй аймгийн төвийн тоонд ордог. Энэ байдал нь сургууль цэцэрлэгийн хүрэлцэн хангамжинд муугаар нөлөөлж 2-оос 3 ээлжээр хичээлдэг байсан. Тэгвэл аймгийн төвийн 3 дугаар сургуулийг өргөтгөж бүр 2012 онд ашиглалтанд оруулахаар барилгын ажлыг эхлүүлсэн. Өнгөрсөн хугацаанд төс өрөнгөө шалтгаалan гэрээн засан хугацаанд 3 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгыг ашиглалтанд оруулж чадахгүй байжээ. Харин энэ жил барилгын ажлын санхүүжилтийг шийдвэрлэж өгснөөр Сүхбаатар хот нэг шинэ сургуультай болж сурагчдын ачааллыг сургуулиудад тэнцүү хуваарлах боломж бүрджээ. Манай сургуулийн хувьд бол
450 хүүхэдтэй. Одоогийн байдлаар бол одоо 960 судалтай хүүхдийн сургуульд бол ороод байгаа. Ийм учраас Сүхбаатар сумын хэмжээнд бол одоо ер нь нэг ээлжээр бүх сургуулиуд хичээллэхээр боломж нөхцөл бол одоо бүрдэж байна гэсэн ийм үнэлгээтэй явдгийг. Сэлэнг аймгийн хувьд бүх сумдынхын сургууль цэцэрлэгийн их болон урсгал цэцүүрийн ажлыг дуусгаад бүх бэлтгэл ажил үндсэндээ хангагдсан гэж аймгийн боловсролын газрын дарга ярьж байна. Энэ хичээлийн шинжилгээ өмнө Сэлэнг аймгийн төвийн болон бүх сумдын бага ангийн багш нарын баг хурлуулж бага боловсролын үндэсний шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил үндсэндээ хангагдаад байна. Манай аймгийн энэ жилийн хичээлийн жилийн одоо бас нэг зорилтонд бол эцэг эхийн оролцоог эцэг их олон нийтийн оролцоог одоо сургууль боловсролд илүү одоо их өргөн оролцуулъя, хамтарч хүүхдэд хөгжүүлъя гэдэг ийм одоо бодлого зорилтыг бол хэрэгжүүлж байна. Сэлэнг аймгийн хувьд нийтдээ 60 гаруй сургууль цэцэрлэгт 30 орчим мянган хүүхэд багчууд хамрагдаж Тус аймагт хичээлийн шинжил хэвийн эхэллээ. Одоо үзүүлэх мэдээгээ бид мөн Сэлэнг аймгаас бэлтгэлээ. Сэлэнг аймгийн хувьд цэцэрлэгийн насны нийтдээ 8000 орчим хүүхэд байдаг байна. Өнөөдрийн байдлаар нийт цэцэрлэгт явах насны хүүхдүүдийн 97% цэцэрлэгтээ хамрагдаад байгаа юм байна. Ойрын хугацаанд аймгийн бүхий л хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах боломжтой гэж удирдлагууд нь ярьж байгаа. Үүний тулд Сэлэнг аймгийн Сүхбаатар хотод эко цэцэрлэгийг байгуулж экологийн боловсролыг бага наснаас нь олгож эхэлжээ. Сэлэнг аймгийн Сүхбаатар хотын улсын тэргүүний 3 дугаар цэцэрлэгийн ахлахангийн хүүхдүүд яг байгалийн амьд орчны дунд экологийн хичээл заалгаж байгааг үзэгч та харж байна. Тус цэцэрлэгийн багш ажилтнууд эцэг эхчүүдтэй хамтран байгалийн үзэсгэлэн сайхан орчныг бүрдүүлж чадсанаар хүүхэд багчуудад ихтгэлхийг хайрлах хүмүүжлийг сургалтаараа дамжуулан олгож байна. Байгалийн одоо жинхэнэ цэцэг өнгө даалгалсан ийм сайхан орчинд одоо хүүхдэд цэцэрлэгдэж байгаа баяртай байна. Цаохна хүүхдэд ч гэсэн одоо их дуртай байж та одоо энэ их гоё цэцэг одоо алгалсан ийм сайхан орчинд одоо хүүхдүүд маань одоо цэцэрлэгт явж байгаа үед бол үнэнгээр одоо баяртай байна. Хүүхэд гэлтгүү ер нь өнөөдөр хүүхдээ өгж байгаа эцэг эхчүүд ч хүртэл ер нь маш их сэтгэл ханамж өндөр байна. Энэ хичээлийн шинэ жилээс эхлэн цэцэрлэгийн багш нар багшин заадаг хүүхдүүд нь сонсдог сургалтын хуучин арга барилаас татгалзаж хүүхдүүдийг аль болох өөрөөр нь хийлгэх хүүхдээ оролцоог хангах тал дээр илүү бүтээлч сургалтыг явуулж эхэлжээ. Урд нь бол бид нар одоо хүүхдийг сургуулийн өмнөх насны хүүхдийг бол сургуульд сургах буюу одоо бэлтгэхэд чиглэсэн одоо үйл ажиллагааг зохион байгуулж явуулдаг байсан бол энэ хичээлийн жилээс эхлэн сургуулийн өмнөх насны хүүхдийн нас биений онцлогтод тохирсон түүний одоо бүтээл чадвар дээр одоо суурилсан өөрөөр хэлбэл хүүхд өөрөө бүтээгч үеийн эзэн байх одоо насан туршийн боловсрал олгох одоо анхны суур үе гэдэг одоо зорилтыг бол дэвшүүлэн үйл ажиллагаагаа явуулахаар одоо бэлэн болоод байна. Сэлэнг аймгийн улсын тэргүүний 3 дугаар цэцэрлэгийнхэн сургалтын энэ орчин ямар нэгэн төсөв хөрөнгө илүү зардалгүйгээр өөрсдийн хүч бололцоо идэвх санаачлагаар бүрдүүлж чаджээ. Багш нарын үзэж байгаагаар хүүхэд илүү мэддэг зүйлээ их хайрладаг тул бага наснаас нэхлэн байгаль орчин бидний хүрээлэн байгаа их дэлхийн талаар мэдээлэл өгөх замаар ирээдүйн экологчдыг бэлтгэн гэж үзэж байна. Сурагчдад болгож байгаа боловсролын чанарыг сайжруулахад чиглэсэн сургалтын төлөвлөгөөгөө хан ол дүүргийн 1000 гаруй багш нар ярилцсан байна. Энэ хичээлийн жилээс эхлээд хүүхдэд ээлтэй хан ол хөгжлийн хөтөлбөрийг тус дүүргийн ерөнхий боловсролын 23 сургууль хэрэгжүүлээд байгаа юм байна. Бүтээгч боловсрол, бүтээгч иргэнийг төлөвшүүлэхэд бол дүүргийн хөрөнгө оруулалтын төсвийн 20% буюу нийтдээ 1 тэрбум төгрөгийг зарцуулахаар болсон байна. Хаанул дүүргийн 23 сургуульд 20,000 гаруй хүүхэд суралцдаг. Боловсролын салбарын шинжилгээ хүрээнд сургуулиуд энэ жилээс эхлэн хичээл тус бүр дээр шинэ арга барилыг нэвтрүүлж байгаа юм байна. Тухайлбал улсын лаборатори 115 дугаар сургуулийн монгол хэлний багш нар хамтран онол дадлаг хосолсон захим сургалт явуулахаар болжээ. Альва нэг мэрэгжлийг ямар нэгэн зүйлийг ингээд презентацийн хэлбэрээр зүгээр хуудас слайд эргүүлэх дөнгөрөх төдийгөр бас видео кино хэлбэрээр авчаад тэрийг захим ертөнцөөс байршуулчих юм бол хүүхдүүд маань ч гэсэн хүссэн үед тэд нар өөрсдөө захим ертөнцөд нээлттэй орсон байдаг шүү дээ. Тэгээ тэр хэмжээгээр ингээд нэг хичээлээ бас кино сонирхолтой хэлбэрээр хүлээгээд авбал хүүхдүүд маань хичээлдээ арай илүү дур сонирхолтой байх юм болов. Газар зүй байгалийн ухаан зэрэг бүхий л хичээлээр дамжуулан бие даан амьдрах чадвартай иргэнийг төлөвшүүлэх боломжтой гэдгийг 18 дугаар сургуулийн багш нар хэлж байна. Тэд энэ хичээлийн жилээс эхлэн дээрх арга барилаар сургалтаа явуулах юм байна.
мэдлэгийг хэрэглээ болгоё гэсэн үндсэн зорилгоо тавьсан байгаа. Энэ зорилгыг бид нар яаж одоо ажил болгох вэ гэхээр багш нартай нэгдсэн одоо хөтөлбөрөөр танилцуулсны зэрэг дээр сургалтуудыг шат дараалан зохион байгуулад багш нар хөгжиж чиг хандлага өөрчлөгдснөөр иргэдийг одоо хүүхдүүдийг зөв иргэн болгон төлөвшүүлэхэд үндсэн гол зорилго болсон юм а. Бага анги дээр бол хүүхдүүдийн сонсох одоо чадварыг дунд ангид бол одоо хүүхдүүдийн ярианы чадварыг тэгээд ахлах ангиудтай болохоор орчуулгын одоо байдлаар бас дэлгэрүүлж байгаа. Орчуулгын байдал гэхээр энэ жил манайх сургуулийн орчуулгын номыг гаргасан байгаа. Бүх одоо 6 хэлээрээ хүүхэд бүхэн өөрийнхөө уншсан номоо эмхтгээд ном болгож одоо гаргасан байгаа. Хан уул дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор хүүхдэд ээлтэй хан уул хөтөлбөрийг энэ хичээлийн жилээс эхлэн 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм. Хөтөлбөрийн үр дүнд сурагчид бүтээлч сэтгэлгээтэй, суур чадамжтай, шийдвэр гаргаж чаддаг, хэл соёл түүхээ мэддэг иргэн болон төлөвшнө гэж үзэж байна. Ижил мэргэжлийн багш нар хамтраад өөрийнхөө мэргэжлийг дээшлүүлэх, өөр одоо залуу багш нараа бэлтгэх, өөртөө байгаа туршлагаа бусдаа хуваалцахын ажлыг хийснээрээ шинэ залуу багш нараа илүү чадваржуулахын боломжийг бүрдүүлнэ гэж бид нэр үзэж байна. Хүүхдэд ээлтэй хан уул хөгжлийн хөтөлбөр нь хүүхдийн хөгжил хамгааллын чиглэлээр хэрэгжих юм байна. Үр дүнд нь тус дүүргийн сурагчид элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоор улсад тэргүүлэх хэмжээнд хүрэх, мөн авьяаслаг чадварлаг сурагчдын тоо олон болно гэж багш нар хэлж байлаа. Хүний эрх гэдэг бол бусдын эрхийг дээдлэхийг хэлнэ гэж залуус өнөөдөр уриаллаа. Харин энэ тухайн мэдээллийг оюутан залуучууд заавал хичээл сургуулиараа биш, харин оюутан залуучууд чөлөө цагаараа хоббигоороо дамжуулаад авах боломжтойг тэд харуулсан юм а. Ихтэй сургуулиудад хүний эрхийн бүлгэн байгуулагдсан. Бүлгэмийн залуус үе тэнгийнхэндээ хүний эрхийн талаар мэдээлэл түгээх юм а. Хүний эрхийн бүлгэмийн оюутнууд өнөөдөр ялалтын талбайд хүүхэд залууст хүний эрхийн талаар гарын авлага тарааж мэдээлэл өглөө. Өнөөдөр хүний эрх гэж юу вэ гэдэг хүмүүс хараахан мэдээгүй байгаа. Яг л өдөр тутмын нөө зуршил болсон байдаг учраас тэрийг одоо зүгээр л тийм байдаг л нэг зүйл гэж ойлгодог. Тийм учраас бид нар ингээд залуус хүний эрхийн төлөө юу хийж чадах вэ? Өнөөдөр Монголд хүний эрх маш ихээр зөрчигдөж байгаа. 5-6 хон эрхийг хүмүүс дурддаг болоод ерөнхийдөө хүний эрх гэдэг нь 30 эрх байдаг юм аа. Хүний эрх бол өөрөө хүн бүхэн заяасан боломж. Гэтэл тэр хүний эрхээ хүмүүс мэдэхгүй болмоос эрхээ эдэлж чадахгүй төрж байгаа юм. Тийм учраас хүн бүр эрхээ мэддэг байснараа эрхээ эдэлж чаддаг болно, эрхээ хамгаалж чаддаг болно. Энэ бол хүний эрхийн боловсролын хамгийн гол үндэс байгаа. Тэгэхээр өнөөдөр энэ байгууллагуудад үйлчлэгээгээ танилцуулж байгаа энэ залуучуудын бүлгэн бол одоо хүний эрхийн боловсролыг олгох, үе тэнгийнхандаа хүний эрхийн тухай сурах цагт ийм гол зорилготой бүлэг байгаа. Энэ хүний эрхийн талаарх мэдлэгийг боловсролын хэмжээнд олгоход ийм шаардлагатай болчлоо. Энэний суурь бол тавигдлаа. Иргэдийн дунд, сурагчдын дунд, оюутан залуучуудын дунд тавигдж эхэллээ. Тэгээд эдгээр бол танхимд одоо энэ асуудлаа авч үздэг байсан бол өнөөдөр нийтийн өмнө нээлттэй олон нийтийн өмнө клубийн арга хэмжээг одоо зохион байгуулж байгаа. Хүн бүр эрхээ хамгаалахаас гадна бусдын эрх хэрэгчлөөг хамгаалах үүрэг хариуцлага хүлээх ёстой гэж залуус хэллээ. Ихтэй сургуулиуд хамтран хүний эрхийн тухай ном сурах хүчийг орчуулсан байна. Тэд өөрсдийн сонирхдаг дуу бүжгээр дамжуулан хүний эрхийн талаар мэдээлэл, ном сурах хүчийг бусдад түгээж байна. Одоо та бүхэнд олон улсын амьдралд өрнөж байгаа үйл явдлаас таймлан танилцуулъя. Өчигдөр Украиний зүүн нутагт орон нутгийн цагаар 18 цагаас засгийн газрын хүчин болон салан тусгаарлагчдын хооронд гал зогсоох гэрээ хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн нь олон улсын хэвлэлүүдийн өнөөдрийн онцолж байгаа гол сэдэв болж байна. Минск хотно Украин болон Орос улбаны улаас Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага болон салан тусгаарлагчдын төлөөлөл энэ талаарх протоколд гарын үсэг зурж энхийн төлөвлөгөөг баталсан байна. Минскийн дөрвөн талд уулзалтын талаарх мэдээлэл ирсэн даруйд Украиний ерөнхийлөгч Петр Порошенко зэвсэг түвшний ерөнхий штабын тэргүүнд гал зогсоох тушаал өгсөн байна. НАТО-гийн дээд уулзалтанд урилгаар оролцож байсан тэрээр ООС-д хэвлэлийн баг хурал хийлгэж гал зогсоох протокол Украиний зүүн нутагт инх тайван тогтвортой байдалд хүрэхэд чиглэгдсэн 12 алхмаас бүрдэж байгааг мэдээлсэн юм а. Олон улс орон хамтын нийгэмлэгийнхэн Украиний зүүн нутагт гал зогсоосныг талархан хүлээн авч байгаагаа илэрхийлж байна. За юуны түрүүнд Орос улбаны улс Минск хотно энэхүү дөрвөн талд хилцээний үр дүнд тохиролцоонд хүрч чадсныг цаашаа дэмжиж байгаагаа илэрхийлсний зэрэгцээ талууд гэрээгээр хүлээсэн үүрэг чанд сахин биелүүлнэ гэдэгт итгэж байгаагаа мэдгдсэн байна.
За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч гал зогсоох тохиролцоонд хүрч чадсан нь ихээхэн итгэл найдвар төрүүлж байгааг мэдгдсэний хамтаар Оросын албаны улсад олон улсын хууль тогтоомжийг хүндэтгдэг хамтын нийгэмлэгт иргэн нэгдэх боломж байгааг ерөнхийлөгч Путин ашиглана гэж найдаж байгаагаа тэмдэглэн хэлсэн байна. За барууны орнууд гал зогсоох гэрээний биелэлтэнд хяналт тавихаа илэрхийлж байна. За нэгдсэн үндэсний байгууллага гэхэд холбогдох талуудаас албан ёсны хүсэл тавьбал гал зогсоох гэрээний биелэлтэнд хяналт тавих үүргийг гартаа авахд бэлэн байгааг ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун мэдэгдээд байна. За Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын албан ёсны төлөөлөгч ч мөн Минскийн тохиролцоог сайн мэдээ хэмээн хүлээн авч байгаагаа тодорхойлсон байна. За Минскэд 12 залд бүхий протоколыг байгуулсан бөгөөд Украиний ерөнхийлөгч Петр Порошенкогийн 6 дугаар сард танилцуулсан саналууд за мөн Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путиний Монгол улсад ажлын ажиллал хийж байх үедээ дийлгсэн санал санаачлагуудаас багтсан байгаа юм байна. Гэхдээ Оросын төрийн тэргүүний энхийн төлөвлөгөө нь Минскийн протоколын үндэс суурь болсныг ажиглагчид энэ үеэр тэмдэглэж байгаа бол за Киев гал зогсоох тохиролцоонд Оросын ерөнхийлөгчийн хүчин чармаалтын дүнд хүрч чадсныг хүлээн зөвшөөрч байгаа юм байна. За ямар ч үсэн гал зогсоох эвлэрэлт хүрснээс хойш анхны шин Украиний зүүн өмнөд нутаг тайван хонсон тухай мэдээлэл ирж байна. Украиний нийслэл Киев хотын тусгаар тогтнолын талбайд гал зогсоох тухай мэдээг хүлээн авсан хүмүүсийн байр суурийг Associated Press-ийн сонирхсан байна. За Минскэд дөрвөн талд уулзалтын үр дүнг итгэл найдвартай хүлээн авсан нэг хэсэг байхад нөгөө хэсэг нь бодиттой өөрчлөлт гарахгүй гэж үзэж байна. Украинчууд бүгд л тайван амгалан амьдрахыг хүсэж байгаа нь ойлгомжтой. Гал зогсоосны дараа украинчуудад олон давуу тал бий болно. Нөгөө талаас Украиныг ямар зорилгоор өнөөдрийн ийм байдалд хүргэв гэдэг асуудал байна. Бид гал зогсоосны үр дүнд Украиний нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хадгалж чадна гэдэгт найдаж байна. Бид өнгө саяхан Донбассаас ирсэн. Тэнд болж байгаа бүхэн удаан хугацааны туршид үргэлжлэнэ гэж би харж байна. Тиймээс гал зогсоох тохиролцоонд хүрснээр асуудлыг бүрэн шийдчихнэ гэж бодохгүй байна. Мэдээж Порошенко гал зогсоохыг хүсэж байгаа нь ойлгомжтойч нэг их олон хүн их тайвныг хүсэхгүй байгаа мэт санагдаж байна. За Украиний зүүн өмнөд нутагт засгийн газрын хүчин болоод салан тусгаарлагчдын хоорондын тэмцэл өнгөрсөн 4-р сарын дунд үеэс эхэлсэн. За энэ хооронд Украиний ерөнхийлөгчийн шийдвэрээр терроризмтай тэмцэх ажиллагаа эхлүүлсэн тус бүс нутагт өнгөрсөн 6-р сарын 21-ээс төр хугацаагаар гал зогсоож байсан ч 10 хоногийн дараагаас дахин зэвсэгт мөргөлдөө үргэлжилж байсан юм а. Нэгдсэн үндэсний байгууллагын мэдээлж байгаагаар за өнгөрсөн хугацаанд Украиний зүүн өмнөд нутагт нийтдээ 2600 гаруй хүн амьнасаа алдаж олон 10,000 хүн орон гэрээ орхин дөрвөөд байгаа юм. Европын холбоо Украиний зүүн өмнөд нутагт гал зогсоох шийдвэрийг талархан хүлээн авч байгаагаа илэрхийлсэн байна. Энэ тухай Европын холбооны гадаад бодлого аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Кэтрин Эштон мэдгдсэн бөгөөд одоо талууд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэхэд анхаарах нь чухал байгааг онцолсон байна. За энэ хооронд Европын холбооноос Оросын албаны улсын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авахаа хойшлуулж магадгүй байгааг Германы канцлер Ангела Меркель баталсан байна. Түүчлэн тэрээр умард Атлантын эвслийн гишүүн орнууд 1997 оны Оросын албаны улс НАТОгийн хамтын ажиллагааны баримт бичгийг дагаж мөрдсөн хിവэрэ байхын төлөө байгааг илэрхийлсэнийг мэдгдсэн юм а. За Европын холбооны нэмэлт хориг арга хэмжээний тухайд өчигдөр Брюссел хотно суурин төлөөлөгчдийн төвшөнд хилцэн тохиролцоонд хүрээд байсан юм. За энэ дагуу эх 8-ны өдрөөс эхлэн нэмэлт хориг арга хэмжээг хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөж байсан бөгөөд Европт зорчхыг хоригдсан нэрсийн жагсаалтанда дахин 20 хүнийг оруулсан байсан юм а. За мөн Оросын төрийн банкуудын үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоож нефт, батлан хамгаалах аж үйлдвэрийн салбарыг хоригтой хомруулсан байлаа. Гэхдээ одоогоор нэмэлт хориг арга хэмжээ хизээнээс хүчин төгөлдөр болох хэсэг нь бүрэн тодорхойгүй байна. За Уэльсэд умард Атлантын эвслийн дээд хэмжээний уулзалт өндөрлөөд байна. НАТОгийн ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен дээд уулзалт өндөрлөх өдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ гишүүн орнуудын удирдагчид нь Оросын албаны улсын түрэмгийллийн аюултай холбоотойгоор шуурхай хариу үзүүлэх хүчин байгуулахар тохиролцсныг мэдгдсэн юм. Түүний мэдгдснээр тусгай энэ хүчнийг хэдхэн өдрийн дотор дайчилгаанд бэлэн байх олон 10,000 хуурай замын цэргүүдээр бүрдүүлэхээр тогтсон байна. НАТОгийн гишүүдийн энэ төлөвлөгөөнд хамтын батлан хамгаалах чадамжийг дээшлүүлнэ гэж найдаж байгаагаа тэрээр мөн онцлсан байна. За НАТО өмнө нь 2002 онд 5 өдрийн дотор бэлэн байх 15-аас 27,000 цэргийн албан хаагч бүхий шуурхай хүчнийг эмхлэн байгуулж исэн бол 2003 онд хуурай замын 6, тэнгисийн хүчний 5, нисэх хүчний 3 анги нэгтгэлийг багтаасан байлдааны өндөр бэлтгэлтэй хүчнийг эмхлэн байгуулж исэн юм а. За өнгөрсөн хавраас эхлэн шуурхай хүчнийг байгуулах асуудал яригдж байсан бөгөөд энэхүү дээд уулзалтаараа эцсийн шийдвэрийг гаргаад байна. Нэгдсэн үндэсний байгууллага үхлийн аюултай Эбола вирусын халдварыг 6-аас 9 сарын дотор таслан зогсоох зорилго тавиад байгаа. Энэ тухай Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгээр Пан Ги Мун мэдгдсэн байна. Мөн тэрээр дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчдөд уулзаж халдвар төвчөнтэй тэмцэх олон улсын хүчин чармаалтыг удирдан зохицуулах хямралын төв байгуулахаар тохиролцоонд хүрснээ мэдгдсэн байна.
Бие агаарын тээврийн болон далайн тээврийн компаниудад хандаж хуваарт нислэг аяллуудаа цуслахгүй байхыг уриалж байна. Нислэг аяллаа цуслах нь Эбола вирусын халдвар дарахаас сэргийлж чадахгүй. Харин ч шаардлагатай хүмүүс тусламж эмчилгээ үзүүлэх эмчнэрийн багийнханд л саад учруулах болно. Олон улсын хамтын нийгэмлэгийн орнуудад хандаж Баруун Африкийн орнуудад Эбола вирусын халдварын эсрэг тэмцэж байгаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад замын зураг хэрэгжүүлэхэд нь шаардлагатай байгаа $600 сая тусламж үзүүлэхийг уриалж байна. Халдварын дархалтыг 6-аас 9 сарын дотор даслан зогсоох зорилго тавиад байна. Үүний тулд халдварт өвчин дарсан орнуудад олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс шуурхай шаардлагатай хүчин чармайлт гаргах хэрэгтэй байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын сүүлийн мэдээгээр Эбола вирусын халдвар авсны уршгаар амиа алдсан хүний тоо 2000-ыг даваад байгаа юм байна. Тэдгээр ихэнх нь Либер, Гвиней, Сьерра Леоне иргэд байгаа юм байна. За мөн халдвар авсан хүний тоо 3944-т хүрчээ. Сүүлийн мэдээгээр халдвар шинээр тархсан орнуудын тоонд Нигер, Сенегал улсууд багтаад байгаа юм байна. Бид таагүй үйл явдлын мэдээллүүдээс танилцууллаа. Одоо үзэгч та бүхэнд ойрын өдрүүдийн цаг агарын урдчилсан мэдээг хүргэе. Таахын цагийн урд мэдээллийн хөтөлбөрийн бямбгаргийн дугаарыг хүргэлээ. Манай мэдээллийн хөтөлбөрийг сонгон үзэж бидэнтэй хамтдаа үзэгч та бүхэнд баярлалаа. Та бүхэн маргааш амралтыг сайхан өнгөрүүлээрэй. Баяртай.